За сайн байцгаана уу. Дахин шинэ өглөөний мэнд хүргье. Энэ өглөө тантай дахин эзний үгээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлэн Бурхны үгнээс суралццгаая. Тэгээд энэ цагийг эхлүүлэн хамтдаа залбирцгаая. Их эзэн Аава, энэ цагийг танд даатгаж байна. Та энэ цагаар дамжуулан өөрийнхөө үгийг бидний сүнсэнд, бидний зүрхэнд та хэлэх болтугай. Тантай хамт нөхөрлөх, таныг сонсох, таныг ойлгож ухаарсан, таны үгийн дагуу өөрчлөгдсөн тийм өрөөлтэй цаг байлгаж өгөөрэй гэж эхнээс нь дуустал тань даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгээд энэ сайхан өглөөг Бурхны үгээр та бүхэнтэйгээ эхлүүлэх болсондоо баяртай байна. Тэгээд үргэлжлүүлэн бүгдээрээ итгэлийн талаар хуваалццгаая. Тэгээд өчигдөр бүгдээрээ Еврей 11-р бүлгээс уншаад эхэлсэн. Тэгээд итгэл бол үнэхээр Бурхны биднээс хүсдэг зүйл бөгөөд итгэлээр дамжуулан Бурхан биднийг аврахаар шийдсэн түүний авралын гайхалтай төлөвлөгөө аль хэдийн эхэлж гисэн бас загалмай дээр Есүсийн хийсэн ажлаар бүрэн төгс болсон гэдэг санааг өчигдөр бас хуваалцсан. Тэгээд бид нэр Бурханд итгэхэд саад болдог зүйлсүүд бас байдаг. Энэ бидний өнгөрсөн амьдралын туршлага, бидний шархалсан, гомдсон зүрх сэтгэл, хин бидний итгэлийг алдсан учраас бид өөрөө ирэхгүй итгэхэд хэцүү байдаг. Бид нэр дахин тэр өвдөлтийг амсахгүй тулд бид нэр өөрсдөө хамгаалах тийм байр суурьнд аль хэдийн орчихсон байдаг. Харин Есүсийн загалмай өмнө ирээд тэр бүх эргэлзээ айдас, тэр гомдол шарах бүх зүйл одоо сарнин алга болдгоо. Загалмай дээр Есүс тийм гайхалтай, маш хүчрхэг төгс ажлыг хийсэн гэдэг талаар ярилцсан. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа Бурхны тэр гайхалтай авралын төлөвлөгөө, Бурхны зүрхэндх тэр хүсэл юу байсан болоо гэдэг талаар бас үргэлжлүүлэн харцгаая. Тэгээд бүгдээрээ Еврей 11:8-аас үргэлжлүүл уншия. Итгэлээр Авраам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг руу явснаар дуулууртай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдлгүй гарч яв. Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчд болох Исаак, Яаков нартай хамт майханд нутаглаж амлалтын газарт харийн хүмэд, харийн нутагт байгаа мэт амьдарсан. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан юм аа. Амен. За энд Авраамийн дуудлага, Авраамыг Бурхан дуудсан тэр итгэлийн дуудлагын талаар гарч байгаа. Тэгээд Еврей номыг бичигч маань хуучин гэрээг бүхэлд нь маш сайн мэддэг бөгөөд мөн яг энэ хуучин гэрээнээс маш их иш татаж, хуучин гэрэний ойлголтуудыг тэр дүрслэл ухаарлуудыг маш их ашигласан баг. Тэгэн дээр маш богино хугацаанд Бурхны тэр зүрхэндх хүсэл юу болох, Авраам хэрхэн итгэж байсан талаар дүгнэлт маягаар тунхаглаж ярьсан. 10 дугаар ишлэгийг харъя. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан. Тэр хотын уран барилгачин ба барилгачин Бурхан мөн гэж. Бид нар Эхлэл номыг харах юм бол Авраамыг Бурхан дуудаж байгаа. Тэр өөрийн төрсөн нутаг төгс садангаа орхиод гэр бүлээ аваад ойрын хамаатан дүүгээ аваад ингээ хөдөлсөн мэдэг. Тэгээ тэр Бурханы амлсан нутаг руу хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүйгээр хөдөлсөн гэж. Тэгээ Библиэлд Авраамыг тэр суур бүхий хотыг хүлээж байсан. Амлагдсан нутагт тэр очсон. Гэхдээ тэнд харийн хүмэд сууж байсан. Тэгэхээр энэ суур бүхий хот гэдэг үг маш их анхаарал татж байгаа. Тэгээ тэр хотын уран барилгачин Бурхан юм аа гэж. Өөрөөр хэлбэл Бурханаар бүтээгдсэн, Бурханаар баригдсан нэгэн хот, нэгэн
үндэстэн нэгэн хаанчлалын талаар энд ярьж байгаа. Энэ санааг дэмжих маш чухал Библийн одоо ойлголтууд Библиэр дүүрэн байгаа. Жишээлбэл Авраамтай бурхан гэрээ хийхдээ хамгийн эхлээд газар нутаг амласан. Тэгээ түүн дараа нь үр удам амласан баг. Чамаар дамжин бүх улс үндэстэн өрөөгдөнө гэсэн. Далайн эргийн элс мэд тоо томшгүй тэнгэрийн одод мэд тийм тоо томшгүй үр удам өгнө гэсэн. Газар нутаг үр удам. Дараа нь бурхан Мосегоор дамжуулж хуйлаа өгсөн байдаг. Тэгэхээр энд нэгэн үндэстэн хаанчлалын талаар ярьж байгаа. Хаанчлал бий болохын тулд эхлээд газар нутаг, дараа нь ард түмэн буюу үр удам, тэгээд хууль. Энэ бол бурханы засаглал. Бурхан энэ дэлхий дээр өөрийн хаанчлалыг байгуулахыг хүссэн байна. Тэгээ бид нэр Авраамыг дуудахаас өмнө Библиэлд бүтээлийн онол, хүн төрөлхтний онолт болоод тэгээд Ногийн үеэр тэгээд бид нар Бабел цамхаг гэдэг түүхүүдийг харна. За Бабел цамхаг маш сонирхолтой. Хүмүүс өөрсдөө тэнгэрт тулам цамхаг бариад бурханд хүрэх, тэгээ өөрсдийнхөө нэрийг алдаршуулна гэж хоорондоо эвлэлтэнд нэгдсэн баг. Уг нь бол бурхан хүн төрлөختөнд ямар заавар чиглэл өгсөн бэ гэхээр та нар энэ дэлхийг эзэгнэн захир тэдний хизээш нэг дор бөөгнөрөд хот байгуулагч хэлээгүй. Тэрнээс гадна яг Ногийн үерийн дараа бурхан дахин үерийн усаар энэ дэлхийг хүн төрлөختнийг амь амьсгалтай бүхнийг устгах ийм одоо үеэр дахин хизээч болохгүй гэж бурхан гэрээгээ хүн төрлөختөнтэй байгуулсан байдаг. Харин Хаамын үр удам буюу тэр Канаан хүмүүс тэдний өв эцэг хот байгуулахар шийдсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр өөрсдийн засаглалтай бурхнаас хамааралгүй өөрсдийнхөө хүснээр амьдрах тийм засаглалыг, тийм хотыг байгуулж эхэлсэн баг. Харин бурхан түүнийг нураасан байдаг. Бид нэр эхлэл 11 дугаар бүлгээс энэ талаар харж болно. Тэгэхээр эндээс юу гэж дүгнж байгаа вэ гэхээр бурханы өнөөдөр бидэнд юуг сануулж байна гэхээр бид өөрсдийн хүслээр бурханы оролцоогүйгээр ямар нэгэн зүйлийг хийх, өөрсдийн хаанчлалыг байгуулахыг хүсэх үед өөрөөр хэлбэл бурхан биш өөр зүйлийг шүтэн болгох. Яг энэ зүйлд бурхан үнэхээр дургүй. Энэ бол бурханы хаанчлал биш, харин үүнийг бурхан нураадаг. Бид нар Египтээс гарсан номноос бас харж болно. Египтчүүдэд бурхан шүүлтээ болгосон. Бурханы ард түмнийг явуул гэсэн. Тэд явуулаагүй. 10 гамшиг илгээсэн. Харин тэр 10 гамшиг байгаа тэдгээр гамшгууд нь өөрөө Египтийн тэр шүтэнүүд байсан байгаа. Жишээлбэл тэр мэлхий, зарцаа, тэр нийл мөрөн. Энэ бүх зүйл нь тэдний шүтэн байсан. Тэд маш их шүтэнтэй байсан. Харин эргүүлээд бурхан тэдний эсрэг шүүлт явуулахдаа бурханаас илүү тавьсан тэдгээр шүтэнүүдийг нь өөрсдөнд нь гамшиг болгон буулгасан байдаг. Эндээс бид бурханы нэгэн чухал зан чанар, бурханы мөн чанар юу болохыг харж болно. Бурхан өөрийнхөө бүтээлийн бүтээгч эзэн нь тэр өөрөө тэр зүрх сэтгэлийнх нь хаан ширээнд байхыг хүсдэг. Библиэлд бурхан бол хартай бурхан гэж хүртэл хэлсэн мэт. Бидний зүрх сэтгэлд бурханаас илүү дээгүүр байгаа зүйлсийг бурхан аль хэдийн мэдэж байдаг. Бурхан хайр ивэл нэгүслийн бурхан учраас ийм өөр шүтэнтэй хүний ийм өөр шүтэнийг амьдралынхаа төв болгосон амьдралын төгсгөлийг мэдэж байгаа учраас энэ төгсгөл нь ямар аимшигтай болохыг тэр мэдэж байгаа учраас тэр нэгүслэр тэр өөрийн ажлаа хийдэг. Тэр бидний шүтэн болсон зүйлсийг нураадаг юм аа. Гагцхүү түүнийг бурхан эзнийг өөрийг нь зүрх сэтгэлийнхаа нэгдүгээрт байлгахыг
Бурхан хүсэж байдаг. Бурхан биднийг маш их хайрлсан учраас өөрийн цорын ганц хүүгээ илгээсэн. Түүнийхөө өөрийн амиас илүүгээр тэр биднийг хайрлж байгаа Бурханы тэр гайхалтай зүрх сэтгэлийг бидний гэсэн тэр хайрыг илчлэн харуулсан билээ. Харин өөрийн хүмүүсээс, өөрийн ард түмнээс, өөрийн бүтээлүүд болох хүн төрлөختнөөс тэр яг энэ л зүрх сэтгэл, энэ л хайрын тэр гал халуун байдлыг хүсэж байдаг. Бид өөрсдийн тав тух, өөрсдийн хичээл зүтгэл, өөрсдийн бахархал, амжилтаар бид амар тайван байж тав тухтай байхыг хүсдэг. Харин энэ нь эргүүлээд Бурханы эсрэг дайсагнал болох боломжтой байдаг. Яагад гэвэл бид Бурханаас илүүгээр тэдгээр зүйлсийг хайрлаж эхлэх үед энэ нь шүтэн болдог. Тэгэхээр магадгүй бидний амьдралд Бурханаас илүү тавьсан ямар нэгэн зүйлс, Бурханаас илүү найдсан зүйлс байгаа бол Бурхан тэдгээр зүйлсийг нураахыг хүсэж байгаа. Магадгүй өнөөдөр тантай ч бас тийхүү ажиллаж яж болох. Тийм болохоор бүгдээрээ зүрх сэтгэлээ шалгацгаая. Бурхан өөрийн хаанчлыг байгуулахыг хүсэж байгаа. Тэр бидний зүрх сэтгэлийн нэгдүгээрт байхыг хүсэж байгаа. Дэд хууль номон дээр тэр хуулиа өгтөө бүх зүрх сэтгэл сүнс санаа бодлоор өөрийн Бурхан эзнээ хайрл гэсэн байна. Тэгээ хамтдаа бүгдээрээ зүрх сэтгэлээ шалган эзнийхээ өмнө ирцгээе. Хэрвээ эзэн танд сануулж харуулж байгаа бол таны хамгийн найддаг зүйлсийг тэр нурааж байгаа мэт танд санагдаж байгаа бол яг тэр зүйлийг эзэн өнөөдөр харуулахыг хүсэж байна. Хүү минь, охин минь, надаас илүү найдвартай зүйл гэж байхгүй. Надаас илүү агуу Бурхан гэж байхгүй. Бурхан эцгээс өөр зүйлс итгэж найдаж нэгдүгээр тавьж байгаа бол энэ зүйлийн төгсгөл нь үнэхээр аимшигтай юм аа. Миний хүү, миний охин. Над руу эргэх түн гэж Бурхан өнөөдөр сануулахыг хүсэж байна. Магадгүй би жижиг зүйлсийг өдөр тутмын амьдралд аарсаар зүйлс дээр анхаарахгүй байж явж иж магадгүй. Харин юу ч болж исэн хамгийн түрүүнд Бурхан эцэг рүүгээ найдаж байна уу гэдгээ шалгаарай. Тэгээ хамтдаа энэ цагийг эзэн даатхан залбирая. Эзэн минь ээ, та өөрийн хаанчлыг энэ дэлхийд байгуулж, та өөрийн хүмүүсийн зүрх сэтгэлийн хаан ширээнд байхыг хүсдэг тэр эзэн мэлээ. Учир нь танаас өөр сайн Бурхан гэж байхгүй. Танаас өөр агуу Бурхан гэж байхгүй. Зөвхөн танд итгэдэг хүмүүс, таныг зүрх сэтгэлийнхаа хаан ширээнд тавьсан хүмүүсийн төгсгөл үнэхээр сайн сайхан хийгээд агуу байх бол. Харин бид зүрх сэтгэлдээ өөр зүйлсийг шүтэн болгож хадгалсан байгаа бол томжиргүйгээр бид таныг нэгдүгээрт биш, хоёрдугаарт эсвэл гуравдугаарт хойшин тавьсан бол эзэн минь та уучлалж эдгээр зүйлсийг ичлэн харуулж өгөөч гэж залбирч байна. Бид үнэхээр асуудал толгорох үед хамгийн түрүүнд тань дээрээ очиж залбирдаг. Танаас арга замыг эрэлхийлдэг. Танд бүх зүрхээрээ найдад түшгэлдэг байхын төлөө өнөөдөр та биднийг өөрчлөн шинжлэх болтугай гэж Есүсийн нэрээр даатхан залбирлаа. Амен. Та бүгдээрээ үргэлжлүүлэн ирэх өдрүүдэд суралцгаая. Бурхан өөрийн хаанчлыг байгуулахыг хүсэж байгаа. Тэр та бидний зүрх сэтгэлийн нэгдүгээрт байхыг хүсэж байгаа. Энэ бол Бурханы гайхалтай төлөвлөгөө юм аа. Бурхан таныг ивэх болтугай. Ирэх өдрүүдэд үргэлжлүүлэн уулзцаая.